За Монголын болиулын холбооны үндэсний дээдлийг маань бас амжилттай болж ингэж өндөрлөө. Үндэсний дээдлигээр дамжуулаад бид Монгол улсад болиулын спортыг хөгжүүлэх, сурталчлах, нийгэмд одоо бас зөв сайхан одоо үлгэрлийг бий болгох олон ийм одоо агуулга бүхий үндэсний дээдлийг амжилттай зохион байгуулж ингэ өндөрлж байна. За үндэсний дээдлигийн 30 жилийн энэ жил тохиож байгаа 2022 оны дараачийн удирдлагын лигээс мэрэгжлийн спорт менежментийн компаниар зохион байгуулж эхэлсэн. За түүнээс өмнө үндэсний дээдлийг бол Монголын болиулын холбооны ажлын хаалга өөрсдөө зохион байгуулдаг байсан. ИВ компани маань болиулын холбоотой лигийг зохион байгуулах ажлын үеийн 3 жилдээ хамтран ажиллаж байна. Монголын болиулын холбооны хамгийн том брэнд бүтээгдэхүүн бол үндэсний дээдлиг юм аа. Одоо үнийг зөвхөн тэмцээн гэж харлаггүйгээр хүртээмж, чанар, үйлчлэгээний стандартыг илүү олон улсын жишгт нийцүүлэхийн төлөө зарж ажиллаж ирсэн. Зохион байгуулалтын чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх, мөн одоо лигийн үеийн бүх одоо зохион байгуулалтын зардлыг хариуцах, маркетинг энэ бүх зүйлүүдийг Нийт Капитал санхүүгийн группийн санхүүжилттэйгээр ИВ спорт менежментийн компани одоо Монголын болиулын холбоотойгоо хамтран ингэ зохион байгуулсан. Нийт Капитал санхүүгийн группийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд гал ирмэлзэл ур чадвар төрөнг оруулалт гэдэг одоо зорилгын хүрээнд волейболын одоо багийн спортыг дэмжихийг бол нэн тэргүүнд чухал болгосон. Яагаад энэ волейболын спортыг ивент итгэж байгаа гэхээр волейбол нь өөрөө багийн одоо ололт амжилтыг үүсгэдэг. Бидний хувьд бол сүүлийн 3 жилийн хугацаанд волейболын спорт ивент итгэгчээр ажиллаж байна. 3 жилийн хугацаанд доктортой дэмжиж явж байхад нэг зүйл бол маш тодорхой харагдаж байгаа. Лигийн маань ингээд зохион байгуулалт маш их сайжирч байна. Маш их чанартай болж байна. Маш их тийм ур чадвар өндөртэй тамирчид ихээр гарч ирж байна. Тэгээ энэ тамирчдын маань олон нийт ч гэсэн илүү их хүлээж авдаг болж байна. Тэгэхээр энд бол бид нар маш их баяртай байгаа. Үндэсний дээдлийг зохион байгуулахад одоо чадварлаг хамт олныг бий болгох хэрэгтэй байсан. Энэ дээр бол бид нар шууд амжилтын баг, продакшн баг, маркетингийн баг, медиа баг гэдэг ингээд энэ бүгдийг бүгднийг нэгтгэж хамтарч ажилласан. Үр дүн нь бол одоо яг одоогийн байгаа волейбол гэж би харж байна. Зохион байгуулалт өөр төвшөнд хүрж тусдаа аренатай болж эхэлсэн. Өмнө бид спортын төв ордон мөн орон нутгуудаар аялын тоглолт хийдэг байсан болвол Step Arena буюу тусдаа аренатай болж одоо волейболын арена гэж нэрлэгдэхүй сүүлийн 3 жилд бас лиг маань зохион байгуулагдлаа. Анх Step Arena бэлтгэл хийж үзэхэд экспорт ордонгууд бол бөмбөгний чимээж гэсэн өөрөөс ягаад бол маш том заал байсан болохоор гадаадд тоглож байгаа юм шиг яг санагддаг байсан тохиолдол. Багийн эзний хувьас явах юм бол тамирчдын хувьд гэх юм бол тэгээд ийм гоё дивизэнд гарах юм байна, ийм гоё гараанд гарах юм байна те. Энэний төлөө ингээ өрсөлддөг. Лигийн багц зохион ороход зөвхөн тэнд сэлгээнд ингээ зогсоод бас ингээ энэ лигийн нэг хэсэг болмоор ч байгаа тамирчид байгаа. Лиг маань өшөө гоё болоод өшөө гоё зохион байгуулалтаа бол бид нар энэ лигт орохын тулд энэ тэмцээнд орохын тулд бид нар маш сайн бэлтгэх хэрэгтэй гэдэг. Миний багийн эзний хувьд бол тамирчид бол энэ аюул том мотивашн тэг хөдөлгөх хүч болж байгаа байхгүй. Стандартыг нь яг бид нэр яг судалж үзээд яг энэ талбай нь яг хэд байх хэвээр юм. За тэгвэл шон нь яг ямар хэмжээтэй байх хэвээр юм. Яах хэвээр ямар материал ордын юу орох хэвээр гэдэг бүгднийг нэгж судалж үзэж байгаад Step Arena дээр ерөнхийдөө яг тэр стандартыг хангах дэд бүтцийг бий болгосон гэх юм. Мэдээж шүүгч нар холбооны удирдлагууд эднэрээс бүгднгээс нь мэрэгжлийн зөвлөгөө аваад тэгээд бас хамтарч ажилласан. За энэ бүгдийг бий болгоход мэдээж санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Нийт Капитал анханасаа дэмжиж ажиллаад яг энэ төвшөнд хүрэхэд хамгийн их хөрөнгө оруулсан. Монголчуудын хувьд бол олон улстай багийн гэхээс илүүтэйгээр ганцаарсан төрөлд илүү амжилт үзүүлсэн байдаг. Яг энэний цаана шалтгаан багийн спортыг бол ивент итгэх энэ одоо спонсор нь өөрөө их одоо ховор байдаг, энэ дүн өөрөө өндөр байдаг. Ийм одоо шалтгаантай гэж бид нар бол үздэг юм аа. Тийм ч учраас бид нар бол энэ багийн спортыг илүү ивент итгэгч тэгээд энэ Монголдоо төдийгүй олон улстай энэ хөгжлийн дараагийн түвшинд гарахад нь бас нэг хувь нэмрээ оруулах гэсэн ийм зорилготой хүсэл эрмэлзэлтэй ийм хамт олон байгаамаа.
Энэ одоо 3 жилийн хугацаанд бид волейболын спортод маш том одоо амжилтуудыг одоо бий болгож чадсан гэдгийг бас дүүнэ. Сүүлийн 3 жилийн хувьд бол мэдээж маш их гоё өөрчлөлтүүд ирсэн. Орчин, тэмцээний зохион байгуулалтын орчин, тэгэл хувц солих өрөө гэдгээс эхлүүлээ те. Спорт бол 40% entertainment гэж байна. Энэ entertainment талын тамирчин хүн өөрөө бас аяг сонирхдаг. Өөрөө би ямар орчинд болох вэ? Намайг хэр их олон хүн үзэх үү гэдэг. Тэр утгаар нь энэ бүх нөхцөл болцоог нь би бол бүрдүүлж өгсөн л гэж боддог юм. Үндэсний дээдлэгт одоо салшгүй нэг юм байх ёстой юм зүйл бол заавал медиа баг гэж. Сошиалд ингэж одоо бичлэг засаж байгаа, контентууд засаж байгаа, зургууд орж байгаа гэдэг манай тамирчид бас маш сайн эргээд нөлөөлдөг баг гэж. За энэний үр дүнд манай Монголын бас тодорхой тооны тамирчид маань бас гадаадын лигүүдэд бас өргөцсөн одоо хүртэл ингээд тоглож байгаа. Спортыг дагаад би зайлшгүй entertainment явах шаардлагатай хамт байдаг гэж боддог. За тэгээд тамирчдын хувьд бол сошиал маркетинг хөгжснөөр гадагшаан дотгошаан тоглох, гадны лигт мөн дотооддоо тамирчид маань илүү танигддаг болсон болов уу гэж боддгоо. Гэрэл зурагч нар ажилтны хувьд бол спортын медиа илүү хурдтай, цэгцтэй, хүртээмжтэйгээр энэ волейбол сонирхчдод мэдээллүүд хүрдэг болсон. Бусад улс орнуудад Монголын хөлөөлийн тамирчид, легионер тамирчнаар илүү түлхүү оролцох боломжуудыг бас нээж өгсөн. Энэ бол ерөөсөө үндэсний дээдлэгийн зохион байгуулалтын төвшин арай өөр төвшөнд очсноороо энэ бүх боломжууд бас нээгдэж өгч байгаа гэж бас тасалжуулагч бид нар бол харж байна. За миний хувьд 5 улсад тоглосон. За тэр дундаас Монголын лигээ би бол хамгийн сайхан гоё лиг болдог гэж боддог. Их үзэгчтэй, entertainment өндөртэй, үзэгчид ирснээр тамирчдын тоглолт илүү их өрсөлдөөн гардаг болов уу гэж боддог. Үндэсний дээдлэгийн хамгийн гол тамирчдад нөлөөлдөг зүйл юу гэхээр легионер тамирчид байдаг. Гаднаас ирж байгаа тоглогчдын тоон өмнөх жилийнхаасаа бол өссөн үзүүлэлт байгаа. Тухайн улс орны лигт легионер тамирчдаар ирэхдээ юуг хардаг вэ гэхээр лигт ирж байгаа легионер тамирчид нь ямар за болж байгаа тэмцээн болж байгаа орчин, арена те зохион байгуулалт ямар төвшөнд явдгийг за нэр хүнд нь ямар вэ гэд маш олон зүйлийг харгалзаж сонгодог. Зөвхөн нөгөө цалин дээр биш. За 24-с 25 оны одоо манай Монголын лиг ямар хөө төвшөнд хөгжиж байгаа вэ гэдгийг бол ерөнхийдөө харуулах байхаа. Гэхдээ Монголын лиг бол ер нь хөгжлийнхаа шатанд явж байгаа. Волейболын лиг гэдэг маань өөрөө маш том контент байгаа. За энэ контент дээр маш олон оролцогч чухал талууд байгаа. Баг, тамирчид, түүний ард байгаа гэр бүл, багийн эзэд, лигийн ард ажиллаж байгаа зохион байгуулалтын ажил тэгээд маш олон оролцогч талууд байгаа. Мэдээж үүний нэг салшгүй нэг хэсэг маань үзэгчд байгаа. Тэгэхээр бид нар үзэгчдэд хэр чинээгээр чанартай контент хүргэж чадна тэр хэмжээгээр хамар хүрээнд тэлж Монголдоо том хэмжээний үзэгчтэй спорт болж өргөжсөн. Энэ төсөл маань яг өөрөө тусдаа зохион байгуулалттайгаар зохион байгуулагддаг. Яг холбооны пэйжнээсээ тусдаа волейболын үндэсний дээдлэг гэсэн яг тусдаа пэйжтэй бий болоод тэгээ яг энэгээр нь хүргэж эхэлсэн. За ингэснээрээ зөвхөн лиг сонирхож байгаа. Дээдлэг дээр яг юу болж байгаа дотоод мэдээлэл тухайн контентуудыг одоо сошиал сувгуудаар хүргэж эхэлсэн. Ингэснээрээ хүмүүс яг лиг сонирхож байгаа үзэгчд илүү тамирчдтай илүү ойрох, тамирчдыг илүү таних, багуудыг нь ойлгох, багууд нь ямар багууд байна гэх жишээний нөхцөлийг одоо бий болгосон. Бид нар яг хөө ингээд жил болго ивент итгэж явж байхад жил болгон онцлог гэж бас байна л да. Тэгээд өмнөх 2 жил бид нар ивент итгэж байхад бол лигийн маань зохион байгуулалт нэлээд сайжирч байгаа. Мөн одоо багийн тамирчдын маань ур чадвар нэлээд сайжирч байгаа. Одоо ийм одоо өөрчлөлтүүд бол нэлээд тод том руу ажиглагдсан. Харин энэ жил бол бид нар ивент итгэж байгаа хувьцад бол хамгийн тод том руу харагдж байгаа зүйл бол энэ волейболын спортын энэ тэмцээний одоо дэмжиж байгаа дэмжигчдийн тоо яг зааландч тэр сошиал медиач тэр ингээд одоо маш ихээр нэмэгдэж байгаа нь бол харагдсан. Тэгээ энэ дээр бол бид нар ч гэсэн одоо ивент итгэж байгаа гол байгууллагын хувьд бол их баяртай байна. Сүүлийн үед бол мэдээж спортыг сонирхогчтой, спортыг дэмжигчтэй, спортыг одоо үзэхийн төлөө мөнгө төлнө гэдэг юм уу те. Энэ тамирчинтай уулзахын төлөө ямар нэгэн байдлаар тэр мерчендайз нь худалдаж авч гэдэг юм уу те. Ийм утгаараа спорт бол ер нь бол нэлээд тийм бизнесийн чиглэл рүү орцсон байна. Багуудыг одоо манай баг явж бус багуудын хувьд бол спонсор хөрөнгөний ихүүсийг босгох, тамирчдыг бэлтгэх энэ тэмцээн уралдаанд амжилттай орцоод маш хөрөнгө хүч шаардлагатай. Үндэсний дээдлийг зохион байгуулахад санхүүгийн одоо маш их үүсвэр шаардлагатай. Энэ дээр бол спонсор хийх ямар ч боломж байхгүй.
Нийт капиталын хувьд бол сүүлийн 3 жилийн хугацаанд одоо энэ волейболын спортыг маш үнэхээр жил болгон ивэнтгэж байна. Волейболын спортыг хүн болгон мэддэг, дэмждэг, оролцдог. Манай компанийн хувьд бол аливаа спортыг дэмжиж орохдоо үндсэн хүлээлт бол яадаг вэ гэхээр илүү олон хүүхд залуучууд сонирхоосоо, илүү олон хүнд хүрээсээ энэ спорт маань бол илүү хөгжөөсэй гэсэн ийм л одоо хүлээлттэйгээр дэмждэг. Энэ хөгжлийг дараагийн шатанд, дэлхийн шатанд аваачихын төлөө тэр дэмжин ажиллах болно. Манай волейбол сонирхогчид волейболын холбооны удирдлагууд бид Монголын волейболын бодлогыг тодорхойлж байгаа. Бидний хувьд бол манай волейболын одоо энэ шин төвшний хөгжилд хамгийн үнцэнтэй одоо хувь нэмрийг оруулж байгаа Нийт Капитал санхүүгийн одоо группийн хамт олондоо баярлалснаа илэрхийлж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монголын волейболын үндэсний дээд лигийг шинэ шатанд гаргах амаргүй сорилттой ажилд анхнаасаа бидэнтэй хамт байж бидний ард найдвартай түнш болон хамтран ажилласан Нийт Капитал санхүүгийн группийн хамт олондоо гүн талархснаа илэрхийлье. Энэ бүгдийг бий болгоход санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Бид нарт анхнаасаа байсан Нийт Капитал санхүүгийн группта баярлалаа. Волейболын үндэсний дээд лигийг энэ түвшинд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нийт Капиталда баярлалаа.